За энэ хэсэгт биднээс шаардах хамгийн чухал зүйл бол харилцаач буй хүнийхээ даалт сэтгэл хөдлөлийг уншиж сурах чадвар. Урт цагт эмч нар хүүхдүүдийг те аав ээж эргэн тойрны хүмүүсийн нүүрний илэрхийлэл, биеийн илэрхийлэмжийг харж сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадварт суралцдаг гэж итгэдэг байсан маа. Гэтэл энэ нь худал болохон тогтооцсон. Учир нь төрөлхийн харааны бэрхшээлтэй хүүхдүүд ч гэсэн бусад хүүхдүүдийн яг адилаар царай болон биеийн илэрхийлэмжийг яг өөрийн сэтгэл хөдлөлтөд уялдуулж илэрхийлж чадчихсан гэж байгаа байхгүй. Тэгвэл сэтгэл хөдлөлөөс үүсэх микро илэрхийлэмжүүд нь хүний ухамсарт тархинаас тусдаа даалт ухамсар буюу биеийн автомат удирдлагын хэсэгт хүн төрөлхтний генд бүгдэнд нь суугдаж ирдэг гэсэн үг. Буюу бид нар үннээсээ инээж байгаа бол бидний нүдний хажууд хүрчлээч гэдэг юм уу те дуух, чих гэл үс гэл ингээл ам нүүрний булчин маш олон зүйл хөдөлдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 400 гаруй төрлийн микро илэрхийлэмжүүд байдаг гэж байгаа. Энэ болгоныг хүмүүс фейкдэх буюу худлаагаасаа зохиож удирдах хянж хийх ямар ч боломжгүй байдаг ч. Тэгэхээр дашрын тэлтгэд монголчууд ингэдэг штэ нөгөө орчноо мэдэрдэггүй, харилцаж буй хүнээ мэдэрдэггүй. За тэ нөгөө хөлдөө төмс эсвэл нөгөө мэдрэмж байхгүй гэдэг нэг хүмүүсийг дүгнээд яриад идэг шүү дээ. Тэгэхээр эдгээр нөгөө нэг хүмүүсийн байглаас өгсөн даалт сэтгэл хөдлөлийг уншиж чаддгүй болохоор л хөлдөө төмс болоод идэг байх нэ.